За сайн байцгаана уу? Аюу зэмлэгээс мэдчилж байна. За нэг 4 жилийн өмнө урилга болон захиалгын хуудасны талаар бичлэг оруулж ирсэн тий. Тэрнгээ дахид засч оруулахгүй бол нэг хугацаа өнгөрөхөөр юм өөрчлөгдөхтэйг яг адилхан өөрчлөгдсөн. За манай эмнэлэг маань болохоор нүдний чиглэлээр хамгийн анх нэг Монголоос хүмүүсээ нүдний чиглэлээр өөрийнхөө эрхээ авч ирсэн тийм ээ. Тэгээд яг эрэгтэй нүдний чиглэлээр урилга гаргах эрэгтэй эмнэлэг бол 6 жилийн өмнө ганцхан манайх байсан. Одоо ч гэсэн яг тиймээрээ л байгаа. Тэгэхээр зүгээр цаг авсан бичиг энэ төр бол гаргадаг юмнууд бол гарсан юм шиг лээ тий. Одоо ч зөргөлжилсээр байгаа. Тиймдээ өмнө нь бол яг виз маань болохоор сар гарan болж 2 сар болж гардаг байсан бол 2026 оны 2025 оны 6 сараас л ярилцаад ерөнхийдөө 20 хоног, зарим тохиолдолд бол 7 хоног, зарим цаашлаа гэхэд 20 хоногийн дотор бол гаргаж өгнө гэсэн журмаар бол өөрчлөлтөд явж байгаа. За өмнө нь болохоор манайх маань болохоор урилга гаргаад визэндээ ороод ирээд хаалганы төлбөрөөсөө бол асуудгаад ордог гэсэн. Тэр нь бол хэвээрээ байгаа. Өмнө нь виз нь гараагүй тохиолдолд ах トゥ хамаарах садан руу бол шилжүүлдэг байсан тий. Тэр маань бол болчихсон байгаа. Одоо болохоор буцаалт угаасаа Солонгост бол нүдний эмнэлэгч бай, гоо сахны эмнэлэгч бай, ямар нэг эмнэлэг рүү урьдчилгаа хийгээд одоо урилга авсан тохиолдолд бол буцаалт бол байдаггүй тий. Тэр бол хэвээрээ байгаа. Ямар тохиолдолд буцаах вэ гэхээр та виз өгөөд 2 удаа визээ өгөөд 2 удаа виз чинь гараагүй тохиолдолд бол 300 мянган вон чинь өөр хүн рүү шилжүүлээд ягаад тэр өдөрт угаасаа аюул хүмүүс ирж хаалганд орж байгаа шүү дээ. Өөр хүн рүү шилжүүлээд таны 300 мянган воныг буцааж өгч болно. Тэрнээс ш өөр нь өмнө нь ингэж хүн рүү шилжүүлэх ч юм уу найз нөхдөр шилжүүлэх болсон. Ягаад тэр өмнө нь аюул их тийм асуудал гараад ирэнгүүт давхар одоо юу гэдэг те найз руугаа шилжүүлсэн байхад одоо энэ юм гингүүд би шилжүүлээгүй минийхийг аваагүй гэх мэтэлсэн зарим хүмүүс бол визээ авчаад хаалганд орохгүйгээр явсан хүмүүс аягүйх гарсан. Зарим нь бол ерөнхийдөө бүр хилээр орж ирэхдээ ингээд бид нар чинь нөгөө нэг урилгыг хийж өгчөөд хилээр орж чинь дахиад урилгыг чинь цагийг өөрчилж өгдөг шүү дээ хил дээр үзүүлэхээр те. Тэр хил дээр орж ирсэн эртлээ холбогдож байгаад хилээс одоо гараад ирлээ гэд гарч ирснийхаа дараа шууд блок хийх жишээний огт ирэхгүй жишээний тийм зүйлүүд бол маш их гарсан. Тэгэхээр ерөнхийдөө за үнэхээр бүр ингээд эрхийг хүсэж байгаа энэ төр хүмүүс бол ерөөсөө 2 удаа виза өгөөд виз нь үнэхээр гараагүй үнэхээр бүр эрийг хүссэн ч гараагүй тохиолдолд бол буцааж өгч байгаа шүү. Тэрнээс анх өгөхөөс өмнө бол заавраа бид нар маш сайн өгдөг. Буцаалт бол байхгүй шүү. Ийм учиртай шүү гэдэг нь бүгдийг хэлдэг. Зарим үе тийм үйлчлүүлэгч нар гарч ирдэг.